Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны урлагийн дээр сугат оруулан сонсож буй эрхэм сонсогч таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань өрчитлээ мишээ X урайтагаар шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 11 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2024 оны 4-р сарын 19-ны баасан гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөгийн гэрлээ найруулагчаар Гамболдын ангарахнаар айлж байна. За өглөөний өдрөгийн Мөгийн сайхан амарсан уу? За өглөөний минь сайхан амарлаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар шарилжгүй зууны төлөө шарилж устгалын Абай Гарден, за мөн дэлхийн стандартыг Монгол урайтай Burger King 13 салбар болон хүргэлтээр хэрэглэгчтэй үйлчилж байна. Баярлалаа. За ингээд манай радиогийн үдээ ачир гэдэг 322 мянган гишүүнтэй группэд нийтлэгдсэн хөгжилтэй түүхүүд. За бас радиогийн пэйжийн чат руу сонсогчдод өөр тохиолдсон, өөр хүнээс сонссон хөгжилтэй түүхүүдэд ирүүлдэг. За ингээд энэ түүхүүдийг гэрлийн хөвтөр ээлжиж уншиж байгаа. Бандуусаар аваад 322 мянга болсон байна. Тэгсэн. Тий 323 мянга гэж байгаа. За би явчихсан. 620-ын бандцсан. Оо тий тэглгүй яах вэ чинь. 323 мянгаас гэрлээ 600-ыг бандцсан. За тэр 600 хүмүүс болохоор өөр янз бүрийн юм ширлээд байсан. Оо дандаа нөгөө нэг дүрм журмыг баримтлахгүй. Улаан гэрлээр дайраад байсан л гэсэн үг. За бүх сувгуудаар хүчтэй постууд маань ирж байгаа, хувь чатаар ирж гин. За тэгээд бүр одоо ингээд хүмүүс хараа өөртөө ингээд сайхан цаасан дээр захтал шиг ингээд бичээд ингээд авчирдаг болсон дугаарлаад. За ингэж хүртэл одоо постууд маань ирж гин. Тэгээд хүчлээ түүхүүдээ бас хуваалцж байгаа та нартаа баярлалаа. За ингээд эхэлэх үү. За тэгье. За эхнийх нь дооги гэдэг бүсгүй хүчлэлтэд өгөх нь ууланд гараад 3 онцны дараа нэг нь манай ихнэр яг ална бөөнөрөө очиод хэрэлдчихэд учраа олъё гэсээр олъё зүгээр гэсээр зургуулаа гэрт нь очисон гинэ. Тэгээ ихнэр нь хар цагаан дуу мэд ч байхгүй халуун савнаасаа цай аяглал найзуудаас нь эхлээл нөхөртөө хамгийн сүүлд нь өгч гин. Манай өнөөх үл бүтэх гар хэрүүлээ шуурхаалах гээл эн чин тэгээ дээж юм уу гээл үтсэн чи ихнэр нь халуун савнд хийсэн цайны дээж ёроолдоо байд юм байгаа сте малаа гэсэн гинэ. Яас логиктэй бодож шүү. Нэрэл дэвч ингээд цайныхын дээж нь ёроол руу орно тий. За цуурай ТМГ гэдэг залуу. Тэнийг мод гинэ. За би багтаа тохиолдсон хөгийн нэг явдлаа бичгээр шийдлээ. Мөгийн гэрлээгийн хинч уншсан эрэгтэйгэр шүү. Хинч унших нь хамаагүй. Миний 6 дугаар ангид л болсон явдал юм дгүү да. Манай сургууль дээр хөвгүүдийн дунд нэгнээ ухаан алдуулж инээлтэн тоглодог тэнэг мод гарваа. Би болохоор ухаан алдуудаг төрлийнх нь ухаан алдаж үзэх дуртай нэгийг нь 10 удаа амьсгалыг нь төргөө авч гаргуулж зогсоож байгаад араас нь хоёр алганыхан хажуу талаар гүрээг нь хойш нь гулгуулan шахаж айжмаар татхад ухаан алдан унах бүгд баяр хөөрвөлж нөгөөхөө шаалж инээлтдэг байлаа. Нэг удаа өөрөө ухаан алдаж үзэх атын бодол орж ирээд ирэхэд тэгээд гэртээ 4-р ангид сурдаг дүүтэйгээ байхдаа дүүдээ нөгөө арга зааж өгöd хийлгвэ. Тэгсэн нэг ухаан орс чинь гэрийнхээ шалан дээр бөөн цуснаж болчихсон сэрдэг байгаа. Дүүч алга айсандаа гараа цугтсан юм байна. Тэгсэн яасан байх нь вэ? Ирүүгээрээ шулуун урагшаа унаад ирүүний доод хэсгээ яд цохоод тэгээд цус гарчиж. Ороолтоороо ирүүгээ дараад л ээжигээ ажилдаг эмнэлэг рүү очиод ээждээ бүдэрч унахдаа замын хашлахын цогсон гэж худлаа хэлж байж нэг юм ойдол тавиулсан да. Тэгээд ангийн хөвгүүдтэй өөр сургуулийн 5 хүүхэдтэй ганцаараа зодтолж байгаад ирүүлүүгээ тоосгоор захиулчихсан гэж бас сайхан худлаа ярьсан. Онгонд орчихгүй гэхээс үхтлээ айсан хэргэлдэ. Үнэнгээ хэлээгүй өчнөө жил хадгалсан юм а. Одоо бол дүүрчилгэн. За өчигдөр хашмуугаар сонирхолтой постуудаар нь яг энэ уншигдсан би тэгээ машин дээр сонсч аваад бүр үхтлээ энээсээ. За манай хүн самбуугийн ариун чулуун анжгаа манай анжгаагийн оруулсан пост. За хар царнаад орохоос өмнө манай скаут найз Мөнхбат хүрлээ цогоо мань хэд нийлээд фри скаут гэдэг бүжгийн амтлаг байгууллаа. За бас хит хитэн тэмцээнд орж төрүүлээд оюутны шоунд 20 дугаар барьслээд хойд үсээр хийсэн оюутны шоуны аялан тоглолтод орлоо. За би тэгтээ энэ хөтлөгчийн би хин гэдгийг мэдчихэж байгаа. Өчтөр би бүр заяа хэрэгт орлаад сонсонгуудаа хи гэж асуусан заяа. Ажгаар залгаж байгаа дөө. За хөтлөгч маань тухайн үеийн сайхан өхөн жүжигч нэрийг нь хэлээд Юко. Тэгсэн дарган тоглосон чи танаа хамтлагийн нэр өстө сони юм а. Юу лээ? Тийштэй. Прискаут 2 гэж давтаж гарснаа. Бүжгийн Христос хамтлаг гэж наасан.
Яг гарахаас өөр аргагүй. Бүжигдэж орж ирээл та яаж байгаа энэ төр гээл жаахан гомдол тавилаа. Уучлаарай харин жаахан эвгүй сонсогдсон. Их чин дараагийнх дээрээс янзын зарлал хийгээл гэсэн гинэ. Тэгээ Эрдэнэтэд очиод тоглож гин. Тэгсэн чи хийлч өнөөх маань давтаж гарлаа. Тэгсэн чи орчин үеийн бүжгийн шилдэг хамтлаг Престовки. Яа, тэгээ та бүхний өмнө урж яана гэж нас. Тэгэл удалгүй клипс гэж бас нэг сонь нэртэй хамтлагийн найз нартайгаа амраа мадатаа нээлж хар сарна хамтлаг үүссэндээ. Оо тий нэрээ сольсон дээр тэсэн дээр. Тэгсэн чи хөө чи бас те тэгээд энэний дараа залгуулад ярьж байгаа мөгийг ярьж байгаа юм заяа. Мөгийн 10 жил тахта хар сарныгийн аян дээр бүжиглэх гээд тэгсэн чи ямар том дайц чи ингээд том гэрэлтэйсэн чи эдгээр сургуулийнхаа улаан булангийн нэг юм баг гэрэлгүй шахаад дайсан нэр бүгд хар нүдний шилдэг гарч ирэнгүүтээ хоорондоо мөргөлцсөн гэсэн тий. Тэгснээр чи ихлээл зайгаа зогсдог штэ гэ бүгдээрээ. Тэгээд гараад нэг өөрсдөө зайг авах зогсож байсан мөргөлтөөд. шир царайлаад шилээ авахгүй тэгээ дуусгасан гэсэн тий. Тэгэхгүй яах чи шилээ авчулдаг чи. Тэгтээ тэр хүмүүс шоолоод эхэлж байгаа юм чи нэ. Йоо. Иймэрхүү юм дээр гүрийсэн дээрээ. Тэгээ анжаагийн хамтлаг дарханд очиод Христос болоод Эрдэнэтэд очиод Христок болоод уулт бол фрискаут тий. Ой, уг нь бол гоё хамтлаг байсан байгаа юм. Тий одоо тий. Айгуу чөлөө скаутууд байсан чи. Йоо. За Дэлдэн шарын аав гэдэг залуу. За уул нь амар цаг дээр босон явдлаа битсэн юм а. Хүмүүс айхан байтугай 250 хаахаа дараад авахаар. Амар цагаас нааш ирсэн. Энд аваад ирлээ гинэ. Бараг энэ нь ингээ болчихж байгаа юм шүү дээ. Шүн имлэгт ихнэрээ сахиад дуггих санаатай. Өглөө гэртээ ирээд хүнжлөөс ихсэн чинь сайн уу намайг Ами гэдэг гэ зүрхээр явуулангаа алдчихлээ. Ами гэ тоглоом гинэ. Ингээ болцсон уу? Амар цагаас үдэ хажуурлуу ирсэн нь л өөрөө гоё. Өөрөө гоё ялаа тий. Йоо. За дараагийнх нь сансар тунгалаг гэдэг сонсогч. Сайн байцгаана уу? Сүшгэлдэг пост ч сүшгэлдэг биш ээ. Сүсгэлдэг гэж бичнэ. Сүшгэлдэг гэдэг чи өөрөө гоё болчихсон. Яа. Сүшгэлээ тагтаа яг ямар сүши юу энэ. За сүсгэлдэг гэж ичэн шүү зэ. За манайхаа сүсгэлээрээ хоолунд идэж ууж байгаа нь хойшоо тавиарай. Эхнэр бид хоёр 90-ад оны дундуур шинэ хүнээ үлгийдэж аваад эмнэлгээс гарахад хадам ээж аав хоёр маань бид гурыг гэрт гаргалдгүй өөрсдийнхөө гэрт аваад ирд юм байна. Учир нь бид залуу осоо дээр нь анхны үед болохоор хадам ээж аав маань охиноо олон биднийг 2-7 хоног асарч халамжлахаар төлөвсөн юм гинэ. За одоо гол юмдаа орё. 90-ад оны дунд үе. Тэр жил Монгол улс түүхэндээ хамгийн бага төрөлтөө он байсан гинэ. Улс орон зах зээлийн нийгэмд шилжснээр дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр юм байгаагүй. Хүүхдийн жиөх буюу памперсны сураг нь битэл нэрийг нь ч мэддэггүй байсан гэхэд хэлсдэггүй баха. Шинэхэн ав болсон би чинь ихнэрээ хүүхдийн өмнө гарыг нь хөргүүлэхгүй гам хэлгүүлж халамжилнаа. Хүүхдийнхээ даваг бааны өрөөнд оруулж угаана. Тэр болгонд 3-4 орчим настай ихнэрээ маань том ахын охин аав ээж нь ажилдаа өвөө эмээ дээрээ түр ирээд исэн гинэ. Хамт орж ирээд дөнгөж төрсөн няран нэг тийм цаанаал нэг өөр үнэртэй баасыг хусад цэвэрлэхийг хараад энэ юу вэ гэж асууна. Би тоглоод хусаж аваад хураагаад хадгалж байгаа талхан дээрээ түрхэж идтээ. Энд чи орс масл авахгүй гэж тоглоом юм. Нэг удаа бааны өрөөнд ажиллая гэж зогсож байтал нөгөө жоохон охин маань хажууд аль хэдийн нэрцэн зогсож байна. Би хүүхдийнхээ даавны баасыг маслын утгаар усч байлаа. Дүү ахаад л асууж байна. Наадах чи юу юм бэ хаа? Би орс масл гэлээ. Дүү нэг л итгэлгүй худлаа яриад айл гэж байна. Би нэрээ чи итгэхгүй бол харж бай гэд 7 хуруугаа хусаж аваад амдаа дунд хуруугаа ээж хийдсэн шиг юм ийдсэн шиг болгож жүжиглээ. Дүү нүдэн томроод л ямар амттай байна гэд маш гоё л гэлээ. Энэ явдал ингээд өнгөрөв. Бид 2-7 хоногийн халамж сувлаа орхиод гэрийн зүг хөлгийн жолоо заллаа. 13 хоногийн дараа бид гурав хадмынд очлоо. Хоолцоо ядаж уугаад дүүгээс бусд нь ширээ төрөө сууж байтал хадам ээж надад хэлж байна. Хүүхдээр тоглоод хүүхдийнхээ баасыг охин минь идүүлсэн байна л гин. Би яасныг асуудал ээлжид ажил хийхээр хүүхдийнхээ даавнуудыг угаахаар бааны өрөөнд орж явах үед хоол боллоо хоолоо эд давууга дараа бол гэхээр нь хоолоо идэхээр гарахад дүү гараа угаагаад үлдсэн. Тэгтэл манай хүүхдийн орс маслыг амссан байгаа.
Биднийг явсны дараа эмээдээ хэлсэн байлээ. Хойч нь бид нар бөөнөрөө уулзахаараа ярьж хөвгчлөлттэй гинэ. Яа, амар юм бэ. За, Оно Отко гэдэг сонсогч онгой шүү гинэ. За. Манай найз бичих гээд байсан юм а. Эхнэр өглөө гэрээсээ гартал нөхөр нь сохтуу гэрээхээ гадаа унтж байж. Гайхсан эхнэр нь хүү чи гэртээ орж унтахгүй юугаа хийж байгаа юм бэ? Чи хаалгаа тайлж өгөөгүй штэ. Шүн хаалга нүдэд байсан хүн чи юм уу? Би хинбэ хайрт минь чи юу гэд асуугаа үздэй гэсэн нөхөр нь. Би тэгээд толгой тохиод хэлсэн штэ. Уншсан уншаагүй хамаагүй би дараа нь гоё юм бичнэ. За аюул гэж. Гэхдээ наадах чи бол ингэдэг байхгүй юу? Зүгээр айгу гоё онгаа байхгүй юу? Ингээд чи тэгээ одоо тэгээд үгснээ гээд ингээд үүдэнд унтж чаа хаалга маалга тогшоход яа гэдэг гэсэн чинь би тогссон штэ. Тэгээд нөө ихнэр ингээ айгаад нөө хинбэ гэхэлэр хинч дуурахгүй байсан байхгүй юу? Тэгэхээр ингээ дурангаар харахаа ингээ байхгүй хүн байхгүй. Тэгээ айгаа хаалга онгоолгож өгөөгөө. Тэгсэн чинь их нөхөр нь хинбэ гэхэлэр тэр юм уу гэхэлэр ингээл толгоогоо дохиол зогсоод тэр доор ингээ хөвтөдсэн байгаа байхгүй юу? За. За дараагийнх нь чиний хуваасаа дараалаад байлаа штэ. Тийм үү? Тий. За. Хоёул хамтрагч мэдээлэл хүрэх үү? За тэгээ. Тий 23 болчих. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн стандартын Монгол оройтой Burger King хамтран ажиллаж байгаа. За Burger King 4 сарын 15-наас 4-р сарын 31 хүртэл юу яж байгаа юм байна лээ. Бэлэгтээ 40 бэлэгтээ хүргэлт гэдэг суглаат аян зарлалсан байгаа. Тэ. За энэ суглаанд нь юу байгаа юм бэ гэсэн чинь PlayStation 5 байгаа юм байна. За таблет байгаа юм байна. Ухаалаг гар утас байгаа юм байна. Ухаалаг цаг байгаа юм байна. Тэгээд нөгөө юунаас бэлгийн карт юунаас эднийхээс юм авах. Ийм шагналууд байгаа юм байна. За тэгээд бүргэрээ захиалангаа бас гоё ацтан болох нь штэ тий. За тэгээд яг хөө зөвөр сонирхолж мэдээлэл хүргэх гээд Монгол Burger King-ийн анхны салбар хороолол 3-4-ийн одоо нэг ахуй үйлчлэгийн төвд 8 жилийн өмнө буюу 2015 оны. За одоо бол бүр 9 жил болсон байна штэ тий. 15 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нээлттэйгээд за тэгээд бүр 10 хоногт 30 хоногийн бүргэрийн талхны нөөцөө дуусгаж ирсэн түүхтэй юм байлээ. Йоо 10 хоногтоо. Тий. Тэгээ хүмүүсийн хөсөн үлээсэн төргөө олны сүлжээ ресторан яах аргагүй мөө. Тэгээд одоо бол бүр 13 салбартаа болсон тийм ээ. За тэгээд та 77 30 гэсэн дугаараар холбогдоод хөрвүүлээд авах боломжтой. 77 30 эсвэл Burger King Цэгмэн гэж ороод захиалж болно. За тэгээд 13 одоо салбартаа учраас эсвэл өөртөө ойрхон салбараараа орж өөрчлүүлэх боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн стандартын Монгол оройтой Burger King хамтран ажиллаж байна. Баярлалаа. Эднийг чи шөнө 2 хүртэл үргэлж хийж байгаа гэсэн шүү дээ. За. За минийх штэ. Иш гэрэл гэдэг сонсогч юм байна. Хоч гинэ. За. Баг байхад манайх нийтийн байранд амьдардаг байлаа. Их гоё нэгэндээ ээлтэй, яриа хөөрөөтэй хөршүүттэй. Манай нэг хөршийн ахагч нар аав ээжтэйгээ нийлээд намайг сүрхийн энтер гэдэл явж би ягаан гажид гэдэг очтой боллоо. За тэгээд нийтийн байрны 6 айл, байрны эзэн, дэлгүүрийн худалдагч гэдэг ер нь бүгд л намайг гаждаа гэдэл дуудана. Миний нэрийг баг мартсан, эсвэл зарим нь бүр мэдчихгүй байх. Нэг өдөр гадуур автобусанд явж байгаад хөрш рүүгээ залгаваа. Байна уу? Анаа би гэрлээ байна. Та манайх руу ороод манай дүүтэй яриулаад өгөөч. Ямар гэрлээ? Ягаавэ гэрлээ нөгөө гэрлээ. Би тийм хүн танихгүй гэж уцаа салгацсан. Буцаад залгаал та намайг Амината яриулаад өгөөч. Чи хий юм бэ? Гүй би гэрлээ байна. 6 номерын гэрлээ. Танихгүй хотлоо тоглоод байгаа. Дахиад буцаа насцсан. Йоо би нэг тийм сонирн байдалд ороод дахиад залгав. Хөө янаа намайг яриулаад өгөөч те тоглоод байгаа юм уу? Гэрлээ л байж те гэсэн чинь ямар вэ гэд бүр жишимчгүй. Би шууд өөр хэрээд яагаад вэ гажид гэдэг автобусаар нэг чанга хэллээ. Тэгсэн өөдөөс манай гажид байсан юм уу? За одоо автобусаар хүүхдгүгчдгүү намайг хараад жуумал заад инээлдээд найзуудаараа яваа хитэн шивнэлдээд л гэртээ хараад ихч рүү ууртал чи өөрөө шууд нэрээ хэлчихгүй өөр нэр хэлээд байсан шүү дээ чиг шиг. Ягаан гажидын гаждаар нэрэлт өгсөн юм байна тий. Тэгдэм бай. За болт сэнгэл гэдэг залуугийн үйлчлэлтэй байна. Сайн байцгаана уу? Эротик кино анх удаа үзсэн дүүгээ бичиж гэж шийдлээ гинэ. За тэртээ 1988 онд Орос оронд сурахаар Ленинград хотод очлоо. Зарим нь хөдөөнөөс шууд хотод ирээд хотооч сайн үзээгүй, шууд транзит Ленинградад очлоо. Очоод л соёлын шок, метро, салдаг гүүр, пепси, кола, урсдаг шат гэд үнэндээ бид жунглээс ирсэн хүмүүс чиг байсан л та гинэ. Өдөр болгон
болгон сүргээрээ төөрнө. Гандан буурахгүй маргааш нь дахиад л өөр газар явна. Дахиад төөрнө. Яг хав төөргөөрөө метро руугаа орчихвол учраа олчихдаг байсан. Өдөр болгол хоттойгоо танилцах гэж сүргээрээ л явна. Тэгэж явж байгаад нэг өдөр Нисхийн оюутны хотгонд видео киноны зарлал байна. Киноны билет нь аз олж байна шүү. Би тийдч билет авлаа. Орсон урдуур суудлууд байна. Бүх хүмүүс хойгоор суцгасан байх юм. Зурагтаар үзэх гэж юу гол суудын гэдэл бэхэмэн хэлж гэн. Бид ч харин тийм бид ч ста азтай юмаа гэж өнгөрцгоогоол. Одоо бодсон чи өрхний суудлын байсан билээ л те. За ингээд кино эхэллээ. Чорны Эммануэл нэртэй кино эсэ. Тэр үед видео дөнгөж гарч байсан. Анх удаага л видео үзэж байгаа жүнгүүлээс ирсэн 18 та хүүхдүүд секс хийж үзээгүй, хийж байгааг нь ч ойроос харж байгаагүй бидэнд бол өстой шинэхэн юм байла. Бид ч хэцүүдээд л хавчганаад эхэллээ. Сэрэл хөдлөөд халаад эхэлж байна. Эхнээсээ суудал дээрээ займжиж эхэллээ. Хойгоор суусан орсууд инээлдээд л бид ч хавчганаад л ядгын хажуугаар сандал нь муухай жахарч дуургаар заалаараа инээлдээд бид эдийн тэсвэр алдалтыг харах нь орсуудад киноноос илүү хөвчлөлтөө байсан юм билэ. 1 цаг 30 минут яг цагаа тулахаар дуусч өгдөг юм байлээ шүү дээ. Гарахгүй бас үзэхгээ байгаамаа. Дараа нь бид үзээгүй найзуудаа яг тэр суудал дээрээ суулгаад үзүүлсэ. Шинэкодыг хойноос нараад хавчгахыг харах киноноос гоё юм билэ. За уншигдвал орсод төглөж байсан түүх зөндөө байгаа шүү гинэ. Манай их ч бас нөгөө хойно сурдаг байсан. Тэгээд одоо манай их чинь 87 он төгсөж яваад тэгээд 5 жил хэлний бэлтгэлтэйг бараг 6 жил сурсан байхгүй юу? За. Тэгээ бид нарт бас видео үзээд бид нарт хурж ирээд нөгөө зуны амралт дээр ирэхээр ярин заяа. Гэтэ дандаа аим шин кино ярьж өгдөг гэсэн. За тэгэл ингээл шар бөмбөг ингээл тэнгууд нь би нөгөөдгийн байрныхаа гадаа гарч байгаа. Солиоруулна штэ нэрээ. Юу тэр үед чи нөгөө нэг тийм видео кино минь сураггүй юм чи. Тэгээд зү нэрээ ангаат л ярьж байгаа юм чи. Чи үл зүгээр улаан хулгайч копи чи биш тэ зүгээр. Бүр давхар копитал хусаад. Тэгээд би нэг 5 авдар ангид байсан юм байна. Тэгээд тэнгүүдээ нөгөө нэг юу байсан? Манай ихч ч одоо 92 он төгсөж ирсэн. Тэгээд төгсөхийнх нь алдаад 5 авдар ангид орсон. Тэгээд тэр үед нөгөө бүүм гэдэг нэг айгүй гоё кино. Тэр нь болохоор юм хайрын тухай кино аахгүй юу? Нөгөө Францын уу? Аа. Тэрийг ярьж өгөөд тэрийг гадаа яриад бүр одолсон. Сарвчин дотор сууж байгаас та алын штэ. Яа. За, энэхот Жамин Сүрэн гэдэг залуу. За. Найзынхаа гэгээн дурсгал зориулав гинэ. Олон жилийн өмнө хідэн найзтайгаа голын ирэг дээр ганц хоёр юмны бөглөө молцсон шигээ амарч байлаа. Бидний хажууд 10-аад насны 2 хүүхэд сэлж байснаа гинт нэг живж эхэллээ. Яана. Үүнийг харсан манай нэг найз хараал тавин усран орч нөгөө хүүхэд рүү сэллээ. Гэтэл найзыг маань харсан бололтой живж байсан хүүхдийн толгой нэг ил гарахтаа хурдлаач пэмин гэж авсан. Үх гэж байж бас ловоо муу гаршуул гэж. За амьдрал гэдэг залуу бэлэн бор гинэ. За. Саяхан эдгээр хоногийн өмнө өөрт нь тохиолдсон юм аа. Хаврын нэг сайхан өдрийн орой 5 цагийн үед наадам центрийн тэнд улс орныхоо хөгжил дэвшлиг харсан шигэ хараад энэ мөр цэгц явж байлаа. Гэрээс гарахаас өмнө усанд орж ариун цэврээ ягштал хангасан байсан тул намирсан хар ус би дажгүй урт устай юм л да. Усман салхин дэрвэл би ч өөртөө ихтгэлтэй дээрээ тавиал харц дээгүүр зорсон эргээ бүтээхээр яаравчлаа алхаж явтал зөрж өнгөрсөн бүсгүйчүүд харц чулуудаад зарим нь бүр нүдэ нуугаад маялалах юм. Ах ч юу зүгээр ах өөдөөс нүдэ ирмэж хандыг авч прол ойлгосон шиг ёо ямар өөртөө ихтгэлтэй юм бэ. Shit. Бас бодоогүй энэ хавар чинь хүүхнүүд юу айлгүй олчоо гэж бодонгоо дотроо бол би ч сайхан залуу шүү гэж өөрийгөө магтаад л явсан да. Ингээд нилээ хол алхаад явж байтал гутлын үдээс суларсан тул үдээсээ чангалахаар доош артал өмдний лангуу маань хамаг үүд хаалгаа нээж эр хүний бахархал маань бандагны цаанаас товоо харагдаад бэлэн бор энд шүү гэлтэй явж ижилтэй. Тэрүүгийн хэсэгтээ их л бандтай юм байлээ. Нилээд хэдэн километр гадуур ичлгүй алгасан юм байж мэдмэгцээ ойр хавьд хүн байхгүйстэй гэж хараастай. Цааш алхаж байхдаа өөрийгөө төсөөлтөл намхан бондгор үс сахалдаа баригдсан наачиг юм гэрэл дотын гудамд гихэн цагаан өдөр өөрийн бахархлаа нийтийн үзэр болгон явсан дүр зураг нүдэнд үзэгдэж зурж өнгөрсөн бүсгүй бүхэн харц чулуудаж явсандаа ихэд ичээд бас болоогүй нөгөө эддээ уурлаастай. Үзэн үзэж яхаар надад хилчихгүй явдаа хорвоо чи миний нулимсэн цадах болоогүй юу гэж киноны нэгийнхээ
хэсэгт өөрийгөө хамгийн хөөрхилтэй ичвтер оройлд оруулан төсөөлсөөр бас болоогүй нэг л ашиглуулчихсан мэдрэмж сэтгэл зэвтэй гэдэг. Ингэж явсаар зорьсон газартаа саадгүй урчилээ. Тэр өдөр харц шулууд нь зөрж өнгөрсөн бүсгүй бүрдээ сайхны өмнө харц буруу шүү. Бас би гаж донтоо биш шүү л гэж хэлээ дээ. Түүнээс байн доош хараастаа бас дэлгүүрээ нээсэн эсхийг шалгах нь бүр нэг дадал болсон. Анхаарал хандуулан унсан та бүхэнд баярлаа. Өөр хэд хэдэн өөртмөн тохиолдсон ичиж өхмөр зүйлс би тэгж яагаад оруулнаа гинэ. Өшин чи ихтэй төсөктэй байсан биз дээ. Бай. Яа, ёо. Юу гэсэн үг ихтэй ил гаргачаад яваад байв штэ. Бицсэн байгаа сте ингээд дотор усны мэн цаанаас таван харагдах эргэтмэн гэж байгаа сте. Тийм ээ. Чи өөрийнхөө бахархлыг гаргачаад гэдэг харлаа ч тоо. За Лама Нанцка гэдэг сонсогч пост оруулаагүй уджээ. Нөгөө цоорхон автобусанд живхээ шахсан хилэмгийн охины ээж байна. Би нилээд хэдэн жилийн өмнө үеэлэгчтэй. Ойрхон төрөөд хамаг шүд муудтын байна. Баруун доод арын хоёр араа хорхоочж үзүүлсэн чи хоёуланг нь аав нь имчилгээ хийх боломжгүй гин. Дүүн засаг шүттэй боллоо штэ энэ төр гэдэл хуучилж байлаа. За тэрнээс хойш 10 хоногийн дараа үеэл маань залгаад чи орой хүрээ дээрээ манад орой соёлоо игч чинь борлогддгүй сингл найз юм байна. Соёлоо игч чинь бойфрендтэйгээ ирнэ гэсэн. Чи ирж надад хань бол гэж байна. Би ч заал гэлээ. Вино уухан тодорхой. Гэрт хүүхдүүдэд хараад суудаг байсан болохоор шоу энтрийн 20-тойг хэлэх ухаан тас. Орой боллоо. Би ч баг өхнө аваад их чих рүү очлоо. Соёлоо игч найзтайгаа ирчихэж минь тус мэдээд хоолунд боллоо. Вино уулаа, инээлтлээ. Ууж байсан вино архин дуусаад бид дөрөв халуурдаг дээрээ үр цайлоо. Нөгөө хоёр ч явж би ч охиныхоо хажуугаар ороод унтлаа. Игч тэрүүгээр түжигнүүлээд гэрээ зэгцлээд логоо шүрдээд байгаа болтой байсан. Би ч тэгсгээд унтчих өглөө бүр төрүүлж сэрээд бантаа ээж тавьчаад охинтойгоо гэрлүүгээ яваад гисэн. Бүр ороо болсон хойно игчийн хүү видео колоор залгаад та ээжийг хардаа л гэж байна. Харсан чинь үг сахаггүй бөөлжээд өөх гэж байна. Үг ч хэлж чадахгүй байна. Би бүр гайхаад их л гүн шартажтэй гэж бодоод л хүүтэн ээждээ ам зайлах ус авчирч өг соттой хүүтэндээ ус нэг аягийг уулгаараа энэ гэж салгалаа. Цаг орчмын дараа их жөөрөө залгаж байна. Өчигдөр гэр цэвэрж байсан чинь шалан дээр холбоотой хоёр ширхэг хиймэл шүд байхаар нь чамайг л шүдэ хийлгсэн юм байна. Сохтуудаа унгааж гэж бодоод л аваад хайрлаад нандигна 7 хон холгүй нөгөө шүдэ үнсээд л хөргөчний кармаараа хийсэн. Тэгсэн соёлоо над руу залгаад өө найзаа танад хоёр хиймэл шүд унж юу? Манай найз залуу харин хиймэл шүдтэй юм байна. Тэгээд бөөлжгтөө шүдэ хайчиж гинэ гэж авсан. Тэгээд сэжиг хүрээд л үхтлээ бөөлжлөө. Заваан байгаас гэдгийг би сонсоод л огоод хүг шахлаа. Дараа нь бодож үхтлээ инээсэндээ тэр үед кореге болсон бол гэж бодогдоод бичлээ гинэ. Корегений супер реклам. Харин тийм. Корегатай байсан бол тэгж шүдэ унгаахгүй. За Батөлөг бэлгээ гэдэг сонсогчийн Тискүнэ гэдэг хөгжилтөд үг байна. За тэр нэг жилийн 3 дугаар сарын 8-ны өглөө гэрээр дөрөв асуудал болж байна. Бүр манай гэрээ сайлж хадам ээжийн асуудал болж. Учир нь манай хүүгийн анхны болцоо эхнэр хадам ээж хоёр чухмал дүрдээ орчихсон бэлгэсэлтийг нь бэлдээд хувц цунрыг нь янзлаад миний хувьд жаахан шооломдог байр сууриа баримтлаад дудгар амтан өвтчихсэн чинь өнөө анхны болцоо айл амтан хисэж бэлгэсэлт өгөх том зорилготой залуу маань тор дүүрэн бэлгэсэлт барьчихсан. Бас болоогүй үсээ налмитлэн самнаад хамаг гой дээрээ тавьчихсан. Хоёулаа хамт явъя гэж авт юм да. За дотор пал гээл явчлаа. Гэтэл ихнэр чи нэрээ хүүгээ дагуулад явчих гişиг. Шавар дунсан шарын эзэ одоо яг өнөө залууга дагуулаад зуд үтсэн ирэх хүн байна да жаахан зөвлөгөө өгөөд л айлд ороод ингэдэг тэгдэг юм. Аав ээжтэй ингэж тэгэж яриараа эдээ ундаанаас нь хамаа намаагүй идэж уувч гişиг ярилцаж аваад зөрсөн айлынхаа байрны өдөн дээрээд заав их амжилт төсөө хоёр давхарт энэ цонхштэй гэсэн манай залуу мэднэ гэхдээ аав хойлоо орё гэж авт юм да. Юу вэ? Бир гуух гэдэг юм шүү. Хүүхд ингэр минь би юунд л орооцтоод энэ хурчвдээ ёстой тийм юм байхгүй өөрөө ор гэсэн чи би айгаад байна хамт орё л тоо гэд эр хүн хулхин буужчихсан гуугаад ахс чи эр хүндээ хайртай гэдэг үг санаанд ороод яаж чадахгүй хэсэг түнтэй зогсож байгаад ямар тааж хамт хоёр давхарт гараад би хаалгын төгшөж өгөөд хүү үлдээж орохоор тохироод айлын үдэнд аав хүү хоёр зүрх түг таг болчих гээд байгаа ч юм уу бүү мэдээ гэдэг. Тохирсон ясаар би хаалгыг нилээ чанга тошоод хөлийн чимээний сургаар хоёр давхраас хар ирчээрээ доошо зүгтлаа да. Гэтэл баларсан юм болж өнөө ганган залуу тор дөрөн бэлгээс авчуудлаад аава таарсан ч хоёр бол
Араас бас цугдж шүү. Үлдээч шигээл нэг ашгарч үзээд орцны хөдөнд хэдийн гараад ирчихсэн. Амьсгаагаа дорж ядаа. Чи үлдээд айлтаа орно гэстэй. Одоо яах юм гээл хүүгээ зэмлээд зогсож байсан чи. Нүд юм аа. Нүгэ айлын эзэгтэй хэдийн араас гараад ирчихсэн. Хүүхдүүд сахилгуудаж хаалга догшлоо гэж бодоод араас илцсэн байх. Юу хөөрх юм бэ та хоёр? Хойлоо манад орооч гэсэн инээгээ зогсож байдаг. Йоо, тэгээ яах вэ? 5 настай үгийнхээ төлөө орж үзээгүй айлтаа хөлсөө гожуулаад чихэр салаатнаас намс шиншгээ жомбот сууж агаал гарч илээ. Лайк харамлахгүй мянгат болгочвол урамшиж өнгөрөөд юу ч магадгүй шүү. Энд хүмүүс хориглоод л байна гинэ. 5 настай хүү. Йоо, тийм байл хүү. Йоо. 5 настай хүүнийг аюулах гэдэг юм уу? Хүний толгой эргүүлээч. Гайхлаа шүү. Чи одоо бүр нас биед хүрсэн үг гэж бодсон. Тийм 18 дэх хүн л чи шууд гэртэн болцсон юм байна гэж бодлоо. За Улаанбаатар хотод 11 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар шарилжгүй зуны төлөө шарилж устгалын Абай Гарден хамтран аярлаж байна. За энэ Абай Гарден яг Монголд анх удаа ийм зүлэг хамгаалах. За хог ургамлыг устгадаг дагнсан мэрэгжлийн үйлчилгээтэй ийм компани юм байна. Тэгээд ер нь бол одоо ингээд улирлал нь эхэлж байгаа учраас ачаал ихтэй болохоор та одоо хавар ачаал гайгүй байгаа дэр нь захиалгануудаа өгвөл. Тий, тэрнээс 100 одоо ингээд цусандаа гараад шарилжаа устгуулъя гэвэл нэлээ ачаал ихтэй байх юм байна шүү. За тэгээ одоо яг энэ хаврын хуурай ашиглалтаа үед манайхан бас нөгөө лагертаа очоод бэлтгэл ажиллаа хангах үүднээс те нөгөө лагертаагаар бэлтгэл ажиллаа хангах үүднээс үнжмөл өвс гэж нэг айхтар өвсийг хадаж аваад тэгээ өөртөө бас шатаагч агаад аягүй гал алддгаа. Тэгээд яг энэ үеэр онцгой байдлын газрынхан бас аягүй хийн талаар сэрэмжлүүлэг хүргэдэг те. Тэгэхээр мэрэгжлийн чадварлаг одоо юм гүйцэтгэлийн багтай, туршлагатай, хариуцлагатай эргэх холбоотой ямар ч байсан эргэх холбоо гэдэг маань нөгөө буух эзэн буцах аягтай зүйл шүү дээ те. Ийм хариуцлагатай байгууллагад хандаад наад ажиллаа хийлгүүлээрээ тийм ээ. За тэгээд ер нь болоос хүүхдүүдийг багаас нь шарилж дулгаалгаад шарилжны хашилтаа болгох зүгээс аягүй байдаг шүү. Хүүхдүүдээ битгий шарилж дулгаалгаарай. Хүргнээрээ бэрээрээ битгий шарилж дулгаалгаарай. Тэг хүчийг үзэж байгаа нэгээд. За тэгээ Улаанбаатар хот бол 14 аймаг төлөөлөгчтэй учраас орон нутгийн манаас холбогдох боломжтой 72-2 40 40 гэдэг утсаар холбогдорой 72-2 40 40 зам уу шарилж устгал гэж гэрэлээр бичээд Facebook пэйж рүү орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар шарилжгүй зуны төлөө шарилж устгалын Абай Гарден хамтран аярлаж байна. Баярлалаа. За Соко гэдэг бүсгүй одоо ч би минийхтэй. За 13 настай хүн ангийнхаа өгүүдийг бүгдийг дайлахаар хичээлийг нь тастуулаад пирожки авч өгчээ. За багш нь босон явдлыг нь ээжд хэлжээ. Ээж нь хүүгээсээ миний хөө яаж байгаа нь энэ вэ? Хичээл таслан барин пирожки идээд гэтэл хүн миний 13 жил орж байгаа. Тийм болохоор буюу үлдсэн. Яа. Слагоц. За 3 дугаар ангийн охины эмээ гэж химбэ гэдэг сэдвт зохион бичлэг гинэ. За эмээ. Энэ бол жаахан хүүхдхүү эмэгтэй. Өөр хүмүүсийн жижигхэн охид хүүгүүдийг хайрладаг өвөө. Бас л эмээ. Гэхдээ эрэгтэй гинэ. Супер яа. Хүүгүүдтэй тоглож зугаалж загас барих гэх мэт зүйлс ярилцдаг хүн. Эрэгтэй эмэгтэй эмээнаар юу ч хийдгүү айлд зочилж ирдэг л ажилтай. Хөгшөө учраас гүүж өсөрт өгсөж болохгүй. Гэхдээ биднийг дагуулж паркийн тоглоом дээр тоглуулах их мөнгөтэй. Хам залхинд гарахаар гой өнгийн навч эсвэл авгалдаа харах гээд байн зогсно. Хурдан яваач гэж хизээч хэлдэггүй. Нүдний шилзүүн бас шүдээ тайлаад авч чадна. Эмээнаар их ухаалаг байх шаардлагагүй. Зүгээр л нохоо яагаад муурыг хөөж илтдэг юм бэ? Эсвэл өтний толгой нь айлвэ зэрэг асуултанд хариулж чаддаг байхад л болно. Ном уншиж өгөхдөө юу ч алгасдаггүй. Нэгэнгүү уншина. Энэ үлгэрийг чамд уншаад өгчихсөн шүү дээ гэж огт хэлдэггүй. Иймээс хүүхэд болгон эмээтэй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хүүхдэд зав гаргадаг цорын ганц том хүн бол эмээ юм. Вау. Орчуулсан оюун гэрэл өөр газраас энэ орчуулга юм байна шүү. За тийм баха. Тийм бах. За Монгол тулга гэдэг залуу. Хавар болж хөдөө нутагт минь төлийн дуу цангинаж хайр ирхүү сайр ирхүү гэдэл хэвтэж байна уу та нар? Миний паян дуусах штэ сэрүүлж л бай. Хөдөө хүүхэд байлаа. Сургуулаа хайж малчин болсон би мал дэх ээлтэй. Хавар мал төлөлөхөөр жилд муута одоо ядруу гэсэн үг. Мал төлөлөхөөрөө төлөө голно. Тий, ясны голдогч мал байдаг. Би гэж хавар болохоор хормоноос хург шиг зүгдүүлж явдаг байлаа. 2000 оны хавар илүү дээ. Алдарт гологч цагаан ямаа маань хүүх шиг гаргажээ.
хөх хишиг маань гологцсонгүй дааж амлж чаддгүй өхлүүд болоод угжиж аврах гэж мал болголоо. Цагаан ямаагаас ааж дэлэнгийн суллан жил болгон ишгээ голч намайг шар махтай минь хатаадаг цагаан ямаа минь тэр жил ишгэндээ хайртай гэж жигтэйхэн. Тэгээд ихээ хөгдөггүй хөх хишгийг бүснээсээ угж уйж дөрөв хөлөж хөхүүл сургалаа. Өөрөө ямаа болж. За. Ихийнхэн дэлэнд ойртуулахаар л хөхгүй мэлийгээд над руу харж майлаад бүр нэг надаас гарсан юм шиг тэр жигтэй бардам боллоо. За тэгээд хойтон зун цусланд гарчихсан манах гэж айл 100 болохоор хол ойрын хонь мал горьцсон хамаатнуудаар дүүрнэ. Тэр зүүн манайх 109 гүү барьж амтэн хүний хушуу явсаар Монголын үндэсний радиогоос хотайлч үлөө нэвтрүүлэг ирж ярилцлага авчээ. За. Ирсэн хөтлөгч хүүхэн нь их хөөрхөн би дурлаастай. Тэнд байсан хүүгүүд гар дээрээ сунааж өрсөлдөхөөр болж би эд таваа гайхуулж ир хүн гэдгээ нотлох алтан боломж байлаа. Яг сунаагаа дид дундаа ороод 87 гээл тоолтол байхгүй. Нөгөө мө хөхөө чинь намайг 4 хөлөлдсөн байгааг хараад. Дахиж ирээд яг өнөөх рүү минь нудраад авсан. Юу тэмцээг. Би өвчнөө гайгүй болохоор мордож цухтаад радиогийнхаа явсны дараа л гэртээ ирсэн. Гэхдээ хөх ямаанда гомддгүй мó. Хоосон мөрөөдлөөс мөн салгаж өгсөн миний хайр байгаа юм. Ээжээр нь тогоо тусалсан. Хөх ямаа минь сэтэрлэгдэж сайрын гоцгор гэдэг газар жамаараа явсан да. Тий, насны намар хаалга төгшөөд өнгөрсөн амьдрал зэрвсхий ирээд өнгөт орчлонд хавар ирээд өөдсгөн надад сайр ирээд сайхан аварчж байна л гэж. Яа нэг хотел гэдэг нэг малсүрээ гэнэлсэн гэд тэр дуу ингээ яваад тийм гоё нэвтрүүлэг явдаг гэсэн штэ. Мэдхгүй. Дуу нь штэ. Одоо нөгөө Анжгаа Зандаа хоёрын квизийн баг чинь хотел гэдэг нэртэй. Тэгээ яг энэ одоо тэдний баг ялна штэ. Ялсан багийнх нь сүл дуу гэж байдаг аахгүй юу? Энэ дуу явдаг аахгүй юу? Бас. За, Төмөрбаатарын мөнхцдэг гэдэг бүсгүй. Саяхан болсон юм аа. Манай айлын ажлын хажууд СУ байдаг. Өдөр болгон л орж өөрчлүүлнэ. Тэгсэн орох болгонд зүс таньдаг. За энэ нөгөө нэг баарн тааралдаг хоёр мөн үү? Биш ээ. За. Өдөр болгон л орж өөрчлүүлнэ. Тэгсэн орох болгонд зүс таньдаг. Ер нь бол манай хадмын мал хууг нь малдаг байсан ах хуу гинэ. За. Ах маань нилээн уучхсан үүдэнд нь хөвтж байдаг байла. Би ч өрөвдөөд л өнгөрнө. Тэгсэн нэг өдөр СУ-д гомь идээ сууж байтал нөгөө ахыг маань 2 цагта амар гултчаал чирээд аваад гарч байна. Би дотор нэг л сонирн болоод хүүе та нар хүн аллаа штэ. Наад хүнээ явуул гимгүүн бла гэж орилоод л очлоо. Тэгсэн өөрөө танд юм уу гэхээр нь таньгаар орох уу гэсэн чинь танаа ах юм уу гэхээр нь ёо мэдхгүй шууд л манай нөхөр байхад та нар яасан дээрлгүй юм. Сайн уцтай айтайхан зүсрээтээ бол ингэж харьцахгүй ш мөн новшнууд гэдэл хашгирлаа. Тэгсэн чи одоо ирүүлүү нөхөр чи юм уу гэхээр нь тэгээд үгүй юм уу? Яг одоо сулал гэсэн чи СУ-гийн тэр охин энэ нэгч нөхрийнхээ хажуугаар зөндөө өнгөрсөн штэ. Энэ ах манай үдэнд бараг 7 хоног боллоо. Хичээ та одоо нөхрөө таньж байгаа мó гэдэм та. Яа. Ширээн дээр үлдсэн уцмын дуурч хань гэсэн дугаар залгаж таарлаа. Өө байна уу. За одоо л гарч яана гэл би уцаа таслаад. За ястаа уучлаарай. Гэхдээ над үнэ тавьчихаа гуйж гэн. Нөхөр иш байсан байна ч гişиг. Тийм ээ. Би бүр бантаад сандраад тэгсэн 2 цагда мөн ажилтан гурав намайг яг галзуу шиг ширтэж ясаа. Дахиж бид нар газраар ороогүй гэдэг. Йоо. За манай нөхөр биш юм байна. Оо биш байсан биз дээ. Йоо. За яг тэ өөрхий уулна амихан. Харин сэтгэл сайхан юм да тий. Тус олчих гоод л байсан юм байна өөрхий. За Kidneys Ban гэдэг бүсгүй. За. Сайн байцгаана уу? Саяхан 16 тохиолдсон ээжийнхээ хөгжилтэй явдлыг үдийн ачраа идэвхтэй сонсдог сонсогчдоо болон 2 хөтлөгчтэй хүргье. За. Тэр өдөр ээж аав бид гуравтай дүүг нь цэцэрлэгээс нь авчгаад машинда ээж бид хоёр аавыг хүлээгээ сууж байлаа. Дүүгийн маань цэцэрлэгийн витаминжуулалтын аян болоод тараг, жигнэмэг, ундаа гэд 10k-гийн витаминжуулалт хүүхдүүдтэй явахт нь өгчээ. Ээж тэр ундааг нь машинд дүүд задлж өгөхдөө түн баяр гэд хэлээд л байсан. Аваад үзтэл тим бар гэж юус байж. Тим бар. Тий аваад үзэл тийм бар гэж үс байсан. Би машины хаалгах зохио зогсолтгүй нэгсэн инээж ээжиг шоолж авсан л. Яа.
За амар миний бүсгүй хайрын сандал гинэ. За 10 жил байла аав ээжээс бүрэн санхүүгийн хараад тул хүснээрээ гойж гоодох боломж байхгүй л дээ. Харин хоёр ихч аль үшээ ажил хийгээд эхэлсэн. Санхүүгийн эрхчлөөнд төрц гангаа. Би тэгээд яах вэ? Ядарсан амт өнөө хоёроос эрт тосож аль өнгөтэй өддөг нь хулгайлж өмсөх гэж алаан цаашаа болно штт. 100 бага ихчт маань гадаадаас ирсэн. Айгүй үнэтэй. Мангар чам. Шилбэрээ нарийн уяагаар уйдаг, шох үзүүртэй, гацсан өсгийтэй. Монголд аахгүй ганц гой цэнхэр өнгийн сандал ирлээ. Өө тэр ихчийг өмсөд явах зүгээр нүд унахгүй ахын аргагүй гоё юм. Тэрний гайтай орой найзуудтайгаа тэнэх болов бүгд л гоё дээрээ тавиад ирнэ. Би ч хажууд нь юугаараа тутах хэрэндээ л өсцөс өмсөх хувцаа бэлтлээ. Гэтэл өнөөх ихчийн гоё сандал нүдэнд тусаад болтгоо. Даанч бит хоёрын арьцмаар таардгүй л дээ. Гэхдээ л өмсөж үзлээ. Бас гоёо. Сэтгэл хорогдоод болтгоо. Яаж иж байгаа л өмсөд явчмаар исэн юм байлгүй. Өнөө тэнэгч нь өмсөж байгаа л өөрийн хүлийн хуруундаа тааруулж байгаа л илүү гарсан шов хоншорыг нь эртээ ачаар хаачлаад гэсэн. Яана. Байхгүй өнөө гоё чамин сандал хормын төдийд л хоол нэхэж хилээ өнжүүлсэн амт шиг болцсон. Юу арьцмаар тааруулж өмсөх. Хинт ч хэрэггүй хог боллоо хөө. За тэгээ хис эргээ нуун дарагдуулах сэргэлэн занч байхгүй яатсан нас эсийн зайлвал өнөөхөө хуучин байсан байранд тавиад л явсан. Оройн ээжээр алуулсан. Харин игч маань шүнжэнгөө ус олон жил харамсандаа өрхий. Харин би одоо ч гэсэн тэр гоё загварын сандалыг эн тэнд явахдаа битүүхэн хайдаг л юм. Олдвол олон жилийн өмнө хийсэн эргээд цагаатгаж игчийн гомлыг тайлах гэж тэр шүү дээ. Өө тэгээд игч нарынхаа хувцсыг нууцаар өмсөж олон жил гойсон доо гинэ. ёо. Яана хайчлаад тахгүй. Хайчлаад тах явахтай тий. Яана. За чи нэгийг уншчих. За Монгол угсаа гэдэг сонсогч. Сайн байна уу та нар байна. За нэг амар онгоонд орж айхтар загнууллаа. Шөнийн 2 цагт найзынхаа үүднээс очиж сонсголонгийн Starix тий солонгосын Starix машиныг За солонгосын Starix машиныг авах гээд очтол ард нэг машин тавьжээ. Утас руу залгаж байгаа л эзнийг сэрээгээд яаралтай хөдөө явах гээд байна. Машинаа олдуулаарай. Энэ том зогсоол дээр очиж миний машинаар тавиад ахта яадаг ингээд загнаж байгаад эзнийг гаргаад ирлээ шүү. Нэг нүдэ нухалсан ихш гараад ирлээ. Ихч минь энэ олон машин байхад яг миний машинаар тавихтаа яах вэ? Өөр машинаар тавьсан бол одоо сайхан унтж явахгүй юу гэж дооглоостой. Тэгсэн чинь ихч өөдөөс энэ машин чинь баг хагас жил хөдлөөгүй болохоор би ард нь тавьчихаар хүн залгаад байхгүй амар байд юмаа гэж хөөрхий. Машинаа ухраагаал зогссноо. За чи гарчих би оронд нь ороо зогсчихъя гэж байна. За гээл хилээл түлхүүрээ хийж онгойлгох гэтэл нөгөөх нь шаал өөр Япон машин байдیں۔ Хүүрээ биш вэ штэ гэж бодоол эргээ тартал авах гэж байсан машин маань шаал хамаагүй өөр газар байж байна. Игчээс айсантай нөгөө машиныхаа түлхүүрний нүхийг нь баахан ухлаа. Игч төвчээр алдаад ууралж эхэлж шүү. За энэ маягаараа бүр баларх юм байна гэж бодоод үннээ хэлсэн чинь толгоогоо эргэтл загнуулсан. Ямар новшоо бодж байсан болоод саарл өнгийн солонгос машин авах гэж очичоод цагаан өнгийн Япон машин хажууд зогсоод ихчийг босож хувцлуулаад гарч иртэл нь хүлээсэн юм болоо. Ядж байгаад шаал хоёр өөр машин шөнийн 2 цагт нэг ихчид толгоогоо эргэл загнууллаа л гэж. Угаасаа буруу юм байна. Загнуулахаас яах вэ? Энэ за ганц комент уншиж дуусгая. Баяр магна байж тэ нөө жүжигч. Тэр бас ингэсэн гинэ. Бас нэг шинжил хөтлөж жагаад мах имп гэсэн нэрийг Макси имп гэсэн гинэ. Яа. За энэ үрээд 2024 оны 4-р сарын 19-ний Баасан гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3-р студиэс үрчийтлээ Мишэ X-ратаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар шарилжгүй зөний төлөө шарилж устгалын Абай Garden за дэлхийн стандартыг Монгол дураатай Burger King хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа мөгий. За баярлалаа.